чинь гэсэн үг. Апу дээрээ чинь хэдэн онд ер нь байгуулагдсан вэ? Яг энэ сүүний үйлдвэр 2014 онд ашиглалтанд орсон. Тэгээд одоо ингээд 12 дахь жилдээ болчихжээ. Энэ тетрапактай сүүний үйлдвэр нь 2006 онд орж ирсэн. Энэ яаж байгаа вэ гэхээр Итали, Германы тоног төхөөрөмжөөр суурилагдсан. Одоо ингээд машин өглөө ирлээ, сорж авлаа, энэ сүүгээ шалгалаа, шалгалтанд тэнцсэн сүүг аваад үйлдвэрлэлөө оруулдаг. Ийм процесс явж байна. Одоо манайхан энэ хаанаас ирж байгаа энэ сүү? Батцан руу. Одоо энэ хаанаас ирж байгаа сүү? Аршаантаас ирж байна. Ойролцоогоор 300 км-ийн радиусаас өвөлдөө нэг 700, зундаа нэг 1800 фармараас сүү татж байгаа. Жилдээ нэг 22 сая литр сүү татчихж байна. Тэгээ энэ сорон гэдэг Италийн тоног төхөөрөмж байгаа. Манайх ер нь бол Gia сорон гэдэг Герман, Италийн тоног төхөөрөмжөөр ингээд Европ стандартаар суурилагдсан үйлдвэр гэж ойлгож байна. За ингээд сүүгээ шалгаад дэшигээ танкер руу авах юм байна тийм. Тэгээ энэ төлөөж авсан сүү ийшээгээ үйлдвэрлэлөө орж байгаа. За энэ үндсэндээ ингээд Германы Европ стандартын дэлхийд хэрэглэх сүүний боловсрол үйлдвэрийн процесс явагдаж байгаа. Энэ Gia гэдэг үйлдвэр бол ялангуяа сүү үйлдвэрлэх технологийн хамгийн шилдэг одоо үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх Герман үйлдвэр. Дэлхийн одоо Европ компаниуд бол бүгд яг энэ Gia-гийн тоног төхөөрөмжөөр сүү бүтээсэн болж байгаа. Манайх бол Монгол бүрэн Gia-гаар тооцоолсон үйлдвэр гэсэн. Тэр тетрапактай лактоз фри сүү үйлдвэрлэж явж байна. Фри лактоз уу? Тий. Энэ болохоор манай одоо Монголд манай ахуй дээрээ цар ганцаараа хийж байгаа юм технологи байгаа. Энэ юу вэ гэхээр үнэний цэвэр шингэн сүүний лактозыг задлаад сүүний хүчлийг одоо хүлээж авах боловсруулах одоо сөрөг нөлөөтэй хүмүүс сүү ямар ч одоо сөрөг нөлөө өгөхгүй гэсэн. Тэгэхээр сүүний ашиг шимийг бол бүх төрлийн хүмүүс авч болох ийм шингэн сүүгээр боловсруулж байгаа технологи. Энэ Шведийн хоёр төхөөрөмж байгаа. За энэ хоёр Шведийн хоёр төхөөрөмж юу вэ гэхээр энэ гэр бүл зориулсан тетрапактай савлгаа нь болохоор жилдээ 42 сая литрийг савлах хүчин чадалтай. За энэ тетрапак гэдэг энэ одоо энэ савлагдах гад байж байна. Энэ сайн дээтэй сүү. Тэгэхээр сайн дээтэй сүүний хувьд бол одоо манайх 22 оноос эхлээд энэ сургуулиудад бас өгж байгаа нөө Монгол хүүхдийн эрүүл мэнд шимп бодисын дутагдлаас хамгаалсан дээгэр одоо баяжуулсан юм цэвэр сүү байгаа. Тэгээ энэ сүү энэ тетрапакийн савлгаа нь болохоор Швед савлгаа. Хэдийгээр шингэн сүү боловч бас 6 сар хадгалах юм тусгай технологийн савлгаатай ийм өндөр хүчин чадлын үйлдвэр байгаа. Тэгээ энэ үйлдвэр жилдээ 30 сая ширхэг бүтээгдэхүүн савлах боломжтой гэсэн. Иргэд эцэгчүүд юу гэж үзээд байгаа юм бэ? Сая бид нар танай процессыг харууллаа шүү дээ тийм. Яг сүү хүлээж авч байгаа процессыг. Тэгэхээр ээж аавд юу гэж хэлж байгаа вэ? Ихэнх нь уураас өгөөд байна шүү дээ. Жинхэнэ одоо Монгол үнэнээс өгөхгүй байна гэдэг ийм зүйл бас яриад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар танай жишээлбэл энэ зүйл тэр үнэнээс үг гэж бодож байгаа зү. Бодно. За хоёрт нь дээгэр баяжуулж илүү нөгөө экспортс шимт хийжээд нь илүү шимэгдэж үлдэх агуулгатай гэж бодож байгаа. Тэгээ бид нар энэ жид одоо өнөөдөр бид нар Сонгон хайрхан дүүргийн 21-р хороо барьцаан руу явах гэж байна. Одоо барьцаан, аршаад, аргүнд, шараад, нарийн энтрүүд одоо Улаанбаатар хотын сүүний бас хэрэгцээний нийлээдгүй хувийг нийлүүлдэг олон фермерүүд байгаа тийм ээ. Бид нар тэр хүмүүст хандаад бид нар үнэ
Эний одоо хөнгөлтөөж гаргаж энэ хөтөлбөрөө яг бүтэн төгс болгоё. Иргэчд бид нар одоо энэ жил бид нар 190 мянган хүүхдийг хангаж байгаа тийм 190 мянган хүүхд. А иргэчдүүдэд энэ чинь бараг ингээд 400 орчим 450 мянган хүүхдийг өдөр болгон сүүгээр хангах хэрэгтэй болж байгаа. Тэгээд ирэхээр энэ олон том сүүний үйлдвэрүүдэд ч гэсэн худалдаа аваад бордуулалт нь нэмэртэй. А нөгөө талдаа Монгол хүүхдийн Монгол хүний тийм ээ эрүүл мэнд биеийн дархлаа өсөлт боожил бүх юмд нэмэртэй гэж энэ төслийг ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр бид хэдүүд ийм байр суурьтай байгаа. Сүүний үйлдвэр ч юм уу, Апо ч юм уу, Тесо, Итабид юу гэдэг те өчөө нэг нь юу гэдэг Арамо хүчээ за тэтгэж байгаа фермер. Ингээ энэ үйлдвэрүүдийн энэ яг Улаанбаатарын бүс дотор байгаа фермерүүдийн үнэний эрхтийг бид нар тодорхойлсон. Тэгээд нэг хоншны нэг 2000 гаруй үнэ игний ээлжинд энэ ойр хавьд аваад өгчих юм бол сүүний нийлүүлэлтүүд ер нь сайжрах юм байна гэдэг. Тэгэхээр бид нар сүүг үнэний нөгөө хөнгөлтөө зээлийг фермерүүдэд өгөхөөсөө илүүтэй яг та хэдийн харьцдаг фермерүүдэд үгүй та хэдэгтэй бид нар та нар энэ хөнгөлтөө зээлээ өгчих. Та нөгөө малчнаасаа эргэн төвлөрүүд бид нар зээлийн батлан даатын сан мантай яриад нөгөө та хэд мэдэн штэ. Зээлийн хүүгийн татаас энтрийн шийдэл ингээ явъя гэдэг. Тэгээ эргчл дахиад нэг ажил хийх хэрэгтэй байгаа. Апу дээрээ одоо юу гэдэг хаан тавийн сургуулиудыг хариуцсан юм бол хэдүүлээ ийм тетрабак савлгаагүй өгөө. Өөрөөр хэлбэл коридорт нь сүүний нэг автоматуудыг аваачаад тавьчих. Сүүний цаг болохоор хүүхдүүд өөрсдөө гарч ирж аягандаа хийж уучаад аягаа угаагаад гэрлүг аваачтай хог үйлдвэрлэхгүй. Тэгээ жоохон бүлэндүү байдаг. Тэгэнгүүт апо дээрийг их очингуудаа нөгөө автоматаас сүүн дуусчингууд цавыг аваад буцаагаад өглөө аваачаад шин сүү өгдөг ийм зохион байгуулалтанд орё. Энэ дээр та нар бидний энэ сандыг хүлээж авах боломжтой юу гэж би асуух гэж ирсэн юм. За нэгдүгээрт манай хамт олонны хувьд бас энэ таны санаачлаад хотын хэмжээнд хийж байгаа сүү хөтөлбөрийг бид нар хараад маш их одоо баяртай байгаа. Учир нь юу вэ гэхээр таавал бас энэ Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэнд дахиад дээрэс нь ирээдүйн бас хүүхдүүдийн эрүүл мэндэд маш том ашиг тустай одоо ажлыг эхлүүлж гин гэж бид нар харж байгаа. Улаанбаатар хот маань дэд бүтээц одоо ингээд барилга байшин дагуу анхаарал байдаг байсан. Яг үнэндээ хот гэдэг чинь хүн шүү дээ. Олон хүн тий. Тэгэхээр энэ олон хүний эрүүл мэнд маш чухал. Бүх олон улсын судалгаагаар манай Монголд байгаа хүүхдүүд чимээгүй шимт бодисын өсөглөнд байгаа. Маш өндөр хувьтайгаар ясны сэргийлэлттэй, шүдний өвчтөй, шимт бодисын дутагдaltaй байна гэдгийг JICA-гийн судалгаагаар, UNICEF-ийн судалгаагаар маш олон судалгаагаар баталгаажсан. Тэгэхээр энэ тал дээр одоо энэ хүнлүү чиглэсэн дөрвтэй ажил хийж байгаа. Одоо энэ бодит ажил болоо явж байгаад бид баяртай байна. За үйлдвэрийн хувьд харуул мэдээж одоо энэ салбарт сүүний үйлдвэрүүд бүгд хөрөнгө оруулалтыг өргөжж байна. Тэгэхээр цаашид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх одоо үйлдвэрийн хүчин чадлууд бол бодитоогоор бий боллоо гэж харж байна. За та сүүний их усүрийн тухай хэлж байна. Манай Монголын одоо уламжлалт мад аж ахуй бэлчээрийнх байдаг. Тэгэхээр зуны удирдлагаа сүү гарчдаг. Хамгийн гол одоо 10 сараас 5 сар хүртэл сүүний хомсдолд орчдөг. Тэгэхээр тэр сүүний хомсдолыг яаж давах вэ гэхээр эрчимдсэн фармуудыг бий болгох нь зөв. Олон улсын төвшөнд хүлээн зөвшөөрөгдсөн хэд 300 хоног сүү өгдөг тэр хольштой нөхөр ингээд юуны сүүний одоо өндөр гацтай өндөр тослогтой өхрүүдийг одоо импортч оруулж ирэх нь хамгийн зөв ажил гэж хардаг. Тэгэхээр энэ үйлдвэрийн хүчин чадлын хувьд одоо бидний хувьд бол жилдээ нэг 73 сая литр бүтээгдэхүүн үйлдвэр хүчин чадалтай болсон учраас цаашид энэ сургуулийн сүүнийг хөтөлбөр хэрэгжихэд үйлдвэрийн нөхцөл байдал боломжтой болж. Сүү одоо хэрэглэгчнэр асуудаг л да хуурай сүү шингэн сүүний тухай. Тэгэхээр манай Монгол улсын сүүний хэрэгцээгээ шингэн сүү маань нийлүүлж чаддгүй. Тэгээд энэ тал дээр та бас ажиллахаар
судалгаа хийж ажиллаж байгаад бол таатай байна. Энэ чиглэл дээр одоо бид нар өвөл улс хүний одоо нийлүүлэлт багасаад эхэлдэг. Зундаа бол одоо бэлчээрийн мал аж ахуй сүүнүүд гараад эхэлдэг. Тэгэхээр өвөлдөө манай Монголын одоо сүүний бол нэг 30 гаруй хувь нь бол хуурай сүүг одоо боловсруулдаг. Гисэн хэдий ч манай одоо хапуу дээрийн хувьд бол өдөртөө 40-с 50 тонн шингэн сүүг аваад тэр 40-с 50 тонн шингэн сүүнээс бид нар 30 тонн нь бол энэ дээж сүү эхнүүдэл сүү болдог. Бус нь бол ингээд тариг руугаа оруулдаг. За мөн одоо бусад одоо энэ сайн дээтэй сүү одоо сургууль хөтөлбөрт орох гээд байгаа сургуулийн сүүний хөтөлбөрт орж байгаа энэ сайн амин дэмтэй дээ амин дэмтэй сүүний хувьд бол энэ цэвэр сүүгээр хийдэг ийм онцлогтой. За мөн одоо энэ лактозыг задлсан одоо энэ лактозын сөрөг нөлөөгүй сүүний хувьд бол бас шингэн сүүгээр хийдэг ийм онцлогтой байгаа. За бусад одоо энэ baby shark энэ сүүн бүтээгдэхүүнүүдийн хувьд бол бас амин дэмээр баяжуулсан байгаа. Энэ дээр бол гол анхаарах юм нь бол бид нар бас хүүхдүүдэд нөгөө кальц, магний дахиад бусад одоо тэр шимп бодисуудыг бас одоо баяжуулсан байгаа. Тэгээ гол юм нь бол сахарын нэмэгдэлгүй ийм бүтээгдэхүүнүүдийг бол боловсруулж үйлдвэрлэж одоо хэрэглэгчийн гар дээр өгч байна. Жил болгон сүүн бүтээгдэхүүний хэрэглээ бараг ингээд 30 орчим хувийн өсөлттэй хэрэглээ нэмэгдэж явж байгаа юм тийм үү? За энэ дээр бид нар ингээд хот дээр эх жил бараг 450 мянган хүүхдийг бүгдийн сүүгээр 7 хоногийн одоо 5 өдөр ч юм ингээ хангах гэхээр энэ сүүний хэрэглээ энэ том үйлдвэрүүдийн хүчин чадалд бид нар бас тодорхой хэмжээний эрэлт үүсгэх юм байна гэдэг ийм дүгнэлт нүүрч байгаа. За тэгээ энэний дараа тэгвэл энэ жилийн 4 улирлын зундаа бол бүгд бараг илүүдэлтэй шахуу. Зарим үйлдвэрүүд нь хуурай сүүгээд зарим нь одоо тараг аарч юу гэдэг юм хийгээд ингээд явж байгаа. Тэгэхээр жилийн 4 улирлыг тэнцвэржүүлэхийн хувьд энэ нөгөө өвөлдөө сүүний гарцаа багасгаад байгаа жижиг фермерүүдэд хэдүүлээ үнэгээр хангаад ингээд энэ хоёроо тэнцвэржүүлээ гэдэг бодлогыг л бид ингээд хэрэгжүүлээ гэдэг зүйлийг танд өнөөдөр ойлгууллаа. Хоёрт нь бид тэр үнэ зээлт харилцааг бол үйлдвэрүүдээр дамжиж яваа гэж. За дараагийн дугаарт нь хот орчмын ер нь ингээд мал аж ахуй фермерүүд эрчимцэн мал аж ахуй бол хотын хамгийн чухал зүйл шүү дээ. Хотыг хүнс тэжээлээр хангадаг. Тэгэхээр тэрэн дээр бид нар их хичээл яг эрчимцэн мал аж ахуй эрхэлж байгаа энэ хүмүүс зориулсан магадгүй тэгвэл тэр малын тэжээл, ногоон тэжээл энэ төр тарих услагаатай болгох те нарны одоо шийдлүүд, эрчим хүчний шийдлүүд энэ төр гарах тэр нь бас судалж үзье. Ингээд бүх юм цогцолгоод тэрнээс хойш хот ерөөсөө сүүнийхээ төсвийг л жил болгон юун дээрээ тавьж идэг ийм юм руу явъя л гэсэн одоо бодол сүүлийн үед төрж байна. Хамтарч ажиллахад бэлэн байна. Үйлдвэрийг би танд яагаад үзүүлж байгаа вэ гэхээр энэ үйлдвэр нээлттэй үйлдвэр болно. Энэ шоурум, энэ цонх юунуудаар бол ирээд хүүхдүүд хэрхэн тариг боловсруулах үйлдвэр, сүний үйлдвэр хэрхэн ажилдгийг ингээд чөлөөтэй үздэг үйлдвэр болж байгаа. Нээлттэй үйлдвэр. Ийлийн төсөв нэг тийм тийм. Яг тийм. Одоо нээлттэй танилцуулах үйлдвэр. Түүр гэдэг тийм. Тий, сургалтууд тэгээд хүүхдийн боловсролд бас зориулсан ийм юунуудыг бол бүрэн үзүүлэх боломжтой болж байгаа. Битүүмжтэй тий. Тий. Бид нар ч гэсэн ингээд таны манлайлаад одоо энэ гаргаж байгаа санаачлаг бол нийслэлийн хүүхдүүдэд бодиттой хувь нэмэр болоод үр дүн дараагийн жилүүдэд бодиттоор гарна гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээ бидний хийж байгаа энэ бүтээн байгуулалт хамт олонны маань гаргаж байгаа сэтгэл гаргаж ажиллаж байгаа энэ хөдөлмөр. За тэгээд энэ фармерууд маань өдөр шөнөгүй халуун талж хүүтэнд хөрж ажиллаж байгаа фармеруудын тусал сүүний одоо үнцэн болгон Монгол хүний эрүүл мэндэд тэр дундаа урт наслалтыг дэмжсэн бүтээгдэхүүн одоо түгээгт дэмжлэг үзүүлж байгаад баярлалаа гэж хэлмээр байна. Дээрээс нь бас нэг хүсэлтийн хувьд бол одоо нийслэл хүүхдийн сүү хөтөлбөрт сүү хөдөлтөж авч өгөхөд бол бас нөөтийн чөлөөлөлтийн асуудлыг нэг харж үзэх хэрэгтэй баг. Төрийн байгууллагын худалдаа авалтаар нөөтийн чөлөөлөлтийг хийж чадвал бас өртөг буурах арга юм да тийм ээ. Тэгэхээр энэ талаасаа бид бас танд хүсэлтээ. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье.